2026 онд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам бол өмнө тавьсан нэлээд олон зорилгууд, төлөвлөгөөнүүд, ажлын явцад байж байгаа. Тэгээд чухал гэсэн 3 зүйлийг бас хэлье. Үүнд нэгдүгürt нь бол Монгол улсын нөөбийн гишүүн улс орны хувьд нөөбийн хурлыг зохион байгуулж байгаа. Энэ зөвлөлтөд тэмцэх талуудын 17 дугаар баг хурлыг Улаанбаатар хотод 8 сарын 17-наас 8 сарын 28-ны хооронд 12 хоног зохион байгуулагдана. Энэ хурал дээр бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ахлуулсан засгийн газраас үндэсний ороог байгуулж ажиллаж байгаа. Тэгээ энэ үндэсний ороог зохион байгуулах энэ ажил бол эрхлэх асуудлынхаа өрөөнд бол туйлын чухлаар тавигдчих байна. Өнөөдрөөс хойш бол ингээд 220 хоног үлдэж байна. Тэгэхээр 220 хоног дотор Монгол улс юуг бэлдсэн байх юм, ямар санаачлагыг гаргасан байх юм гэдэг дээр анхаарах хэрэгтэй. За хүмүүс бол одоо ингээ хурал зохион байгуулахаар нэг хэлбэрийн хувьд хуралдах байшин барилга одоо зам дэд бүтэц юу гэдгийг те энэ тал дээр анхаарат байх шиг байгаа. Энэ хэлбэрийн хувьд хурал өндөр үр дүнтэй амжилттай болох ёстой гэдэгтээ санал нийлнэ. Агуулгын хувьд ямар байх юм бэ? Зөвлөлтөд тэмцэх талуудын 17 дугаар байх хурал дээр агуулга үр дүн яаж гарах ёстой юм? Богино дунд урт хугацаанд Монгол улсад бүс нутагт дэлхийд ямар өгөөж өгөх юм? Дараагийн 10 жил зөвлөлтийн бодлогын чиглэлээр энэ дэлхийн улс орон 197 улс нэгдэн орсон байдаг. Тэгэхээр энэ 197 улс орон ямар байр суурь баримтлах юм? Санхүүжилтийн механизмыг хэрхэн бий болгох юм? Үйл ажиллагааны арга хэрэгслийг яаж бий болгох юм? Цаашаа тавигдах одоо улс орнууд дагаж мөрдөх ёстой үүрэг амлалт нь юу байх юм бэ гэдэг энэ асуудлуудыг шийдэх ёстой. Тэгэхээр энэ хурлыг Монгол улс зохион байгуулж байна гэдэг бол бие даасан бүрээ ирэхэд туурах тусгаар улсын үед 1961 онд одоо нөөбийн гишүүн болсон энэ улсынхаа хувьд бол энэ бол өндөр ач холбогдолтой зүйл юм аа. Сая одоо Бразилд болсон уур амьсгалын өөрчлөлтийн 30 дугаар КОП-оор бол дэлхийн 194 улсын төлөөлөлд оролцож байгаа жишээ. Тэгэхээр одоогийн байдлаар энэ гадаадд явсан айлчлал томилтууд болон энэ гадны улсын байгаль орчины чиглэлийн салбарын сайд нартаа уулзахад бол нэг 70 гаруй сайд бол энэ Монголын хуралд ирнэ гэдгээ амласан байгаа. Гэхдээ ирэх хэрэгтэй бас нэг зүгээр сайд ганцаараа өрөөд ирэхгүй ажлын одоо бяам тамгайхан одоо тэр мэрэгчлэлтэнгүүдтэй хилээлцээрч нартайгаа ирнэ. Дээрээс нь олон улсын байгууллагууд ирнэ. Өндөр хэмжээний жижиг төлөөлөгчдийг урахаар бас бид нар ажиллаж байна. Тэгээ энэ хүрээнд ингээ аваад үзэхэд бол 100-аас дээш 150-аас дээш давсан салбарын сайд нар, байгаль орчны сайд нар одоо бусад улсын засгийн газрын сайд нар дээрээс нь өндөр хэмжээний ерөнхий сайдын төвшнийг бас айлчлал Монгол улсад зохион байгуулагдана гэдэг тэр 2-7 хоногт бол дэлхийн нийтээр Монгол улсыг анхааран ажиллах маш чухал боломж. За КОП17 гэдэг хурал. Энэ өөрөө юу хэлдэггүй гэхээр энэ бол санхүүжилт ордог, хөрөнгө оруулалт ордог, доктортой хөгжлийн асуудлыг шийддэг, улс орнууд хүчингү улс орнуудын дэлхийн нийтийн өмнө хүлээх ёстой үүрэг хариуцлагыг тодотгодог. Тэрийг захиран зарцуулах тэр механизмыг бүрдүүлэх энэ боломж байна. Тэгэхээр 2026-аас 28 оны хооронд Монгол улс бол нөөбийн зөвлөлтөд тэмцэх конвенцийг ахалж нөөбийн дараагаар ажиллана. Тэгэхээр энэ бас 2 жилийн хугацаанд ингээд цаашаа үргэлжлээ явна гэдэг бол бас бодит үр дүн гаргах ийм чухал зүйл байгаа. Тэгэхээр бид нар КОП-ыг зохион байгуулсан нэр үндийн асуудлаас гадна хөрөнгө оруулалтын асуудал шийдэж байгаа. Дээрээс нь КОП зохион байгуулагдаад тэндээс гарсан үр дүнгээр тэндээс бий болсон санхүүжилтийг одоо бүс нутагт дэлхийн нийтэд ингээд санхүүжилтийг гаргаж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад Монгол улсын компани, аж ахуй нэгжүүд, хоёрын хвшлийнхэн бас олон улсад гарч ажиллах энэ гарц шинээр нэгжиж байгаа. Энэ гарц бол урд нь байдгүй байсан гарц. Тэгэхээр энэ гарцыг бий болгож байна гэдэг бол манай бизнес эрхлэгчдад дэлхийн нийтэд өрсөлдөх тэр боломжийг бий болгох бас суур дэвсгэр болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд бид нар КОП17-г бол одоо мэдээж мэдэхгүй байгаа хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Мэдээлэх энэ КОП17 гэж юу юм бэ гэдгийг ойлгох чиглэлд манай яам бид
үндэсний орооны ажлын алба бол ажиллах ёстой гэдгийг бол бүрэн дүр ойлгож байгаа. Тэр нь байгальд суурилсан шийдэл бол төр үеийн хвшлийн түншлэлийн хүрээнд явна. Энэ хүрээнд явхад бол орон нутгийн иргэдийн оролцоог хангах асуудал төлөөс чухал болно. Монгол улсын иргэдийн COP17-д оролцох тэр малчид, тариаланчид одоо орон нутагт амьдарч байгаа Улаанбаатар хотод ялгаагүй амьдарч байгаа энэ хүмүүс энэ дэлхийн тавцан дээр гарч үгээ хэлэх, дэлхийн нийтэд дуу хоолойгоо хүргэх тэр боломжийг бас бий болгоно. Энэ ганцхан бас засгийн газрын ажил биш. Тэгээ гадаад орны зочид төлөөлөгчд гэж хэлэх хэрэгтэй. Энэ зочид биш. Эдгээр бол ажиллах гэж ирж байгаа хүмүүс. Дэлхийн 197 улсаас Монгол улсад ажиллах гэж ирж байгаа хүмүүс. Тэгэхээр тухайн цаг үе дээр тэр барилга байгууламж газар талбай бол нүүбийн бүрэн эзэмшилж шилждэг. Нүүбийн хил хязгаар гэж явна. Хурал болохоос тодорхой хугацааны өмнө хилцээрийн дагуу нүүбийн газарнууд болж өгөрдөг. Хурал дусснаас хойш тодорхой хугацаанд бас нүүбийн газарнууд гэж ингэж явах юм байгаамаа. Тэгэхээр энэ COP бол түүхийн чухал ажил. Бид нар их байглаас эргэж итгэл найдвараа бадраа Урандор COP17-г зохион байгуулахаар ажиллаж байна. За байгальд одоо Монгол улсынхаа тухай ярьчлаа. Тэгэхээр байгаль орчны салбар гэж бид нар энэ байгаль орчны салбар бол монголчууд шиг ийм нүүдэлчин иргэн шилтэй хэдэн мянган жилийн дөрвөн улирал тэгээ говь хээр тал хангаа хосолсон энэ газар нутаг дээр өндөр ууланч байж байдаг, тал хэрэнч байж байдаг, энэ говь хэрэнч байж байдаг. Энэ газар нутаг дээр ингэж олон мянган жил нүүдэлж амьдарсан энэ утгаараа бол Монголын ард түмэн ногоон соёл иргэн шилтэй ард түмэн жинхэнэ байгаль дотор амьдарч ирсэн ард түмэн. Тэгэхээр бид энэ цаг үеүүдэд хэдэн мянган жил энэ газар нутаг дээр амьдрахад байгалийн унган төрх онгон байгаль энэ газар нутгаа авч үлдэж чадсан гэж өөрсдөө бахархдаг. Тэгвэл орчин үед дэд бүтцийн хөгжил дээрээс нь эдийн засгийн нөхцөл байдал, суурьшмал, энэ суурин соёл иргэн шил энэ бүх зүйлүүдээс ингээ хараад амьдралын өөрчлөлтүүд, дэлхийн нийтийн хандлагын өөрчлөлтүүд ч гэсэн ингээ хараад тэгэхээр бид нар байгаль орчны салбарын суурь хуулиудаа бол маш идэвхтэйгээр одоо сайжруулах, өөрчлөх энэ чиглэл бол бидний тулгамдсан зорилго буюу энэ тэргүүний хийх ёстой ажил болж тавигдаж байгаа. Тэгэхээр энэ үрээнд бид нар одоо жишээлбэл байгаль орчны салбарын суурь хуулиуд 94 оноос хойш эхлэн батлагдаа одоогоор бол 30 гаруй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ нь маань одоо тодорхой хэмжээнд нэмэлт өөрчлөлтүүд хийсэн 2010 онд бас багц хуулийн үрээнд бол томоохон эргэцэн шинжилгээг манай одоо 9 оюун дарга байгаль орчны сайд байх үедээ хийсэн байдаг. Тэгэхээр энэ бодлогын дөрвөлтөд өөрчлөлтөөс хойш бас 20 энэ хугацаанд бол нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэн боловч бас бүрэн гүйцэд болж чадаагүй байна. Тодорхой хэмжээнд бас энэ хурдтай шилжиж хувьсж байгаа ертөнцийн дэлхийд Монгол улсын байгаль орчны салбарын хувьд олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орсныхоо хувьд бас хоцрогдож эхэлж байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа. Тэгээд салбарын яамн дээр 12% ер нь бол ингээд боловсруулагдаж эрдэмтэн мэргэжилтэнгүүд албан хаагчдын санал санаачлаар ингээд хуулийн хэллэг техникийн хувьд сайжруулалт хийгдээд ахуулга философийнхоо хувьд бас шин дэвшил авчрахаар ийм хэмжээнд бол хуулийн төслүүд боловсрж байна. За хэдийгээр энэ хугацаанд одоо боловсрсон хуулиудаас бас зарим хуулиудыг өргөн барьсан, зарим нь өргөн баригдаг байгаа. Хаврын чуулганд бид нар ер нь энэ байгаль орчны салбарын хуулиудыг өргөн барихаар бэлтгэж ажиллаж байна. Энэ чиглэлдээ бол бас дахин тодорхой хэмжээнд хуулийн төслүүдээр ажиллаж өөрчлөлтүүдийг хийсэн төслүүдээр бас алдаатай харагдчихсан зүйлүүдийг засаж өөрчилсөн зүйлүүд гэдэг ингээд ажиллаж байна. Тэгээд бид нар бол одоо ховорцсон амтан ургамал тэтгэрийн гаралтай эд зүйл гадаад тогтолтойг зохицуулах тухай засгийн газрын тусгай сан зэрэг гэдэг ингээд энэ хуулиуд дээр ажиллаж байна. Усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бол ажил дүрийн засварлыгийн яамтай хамтран боловсруулахаар ингээд тусагдлаад бас ажиллаж байна. За тухайлах юм бол одоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг улсын их хурлд өргөн бариад одоо улсын их хурлын гишүүн уянгаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн дөнгөж саяхан бас их хурлын даргын захирамжаар байгаль орчны салбарын хуулиудыг нэгтгэж аюу ажлын хэсгүүдийг нэгтгэж хуулиуд дээр ажиллахаар бас их хурлын ажлын хэсэг
байгуулагдсан байгаа. Энэ өрөөндөө бид нар бас тодорхой мэдээллүүдийг их хурлын гишүүдэд хангаж одоо мэдээллээр хангаж энэ чиглэлд ажиллаж байна. Тэгээд байгалийн ургамлын тухай хуулийн шинжилсэн найруулга генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн үр шимийн төлбөрийн тухай хууль, ховорцоо амьтан ургамал, амтны тухай хууль гэдэг ингээд 4 хуулийг бол үзэл баримтлалыг нь шинжилэн батлаад боловсруулж ингээд хууль зүйн яамд өргүүлж бид нар бас шинжилэн батлуулчихсан үзэл баримтлалын өрөөнд явж байна. Мөн хууль зүйн дотоод хэргийн яамд бол ус цагуур орчны хэлтийн шинжилгээний тухай болон тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн найруулгын одоо үзэл баримтлалын төслийг батлуулахаар хургуулчихсан ингээд явж байгаа 2 хуулийг. Тэгээ 80% боловсруулалттай 33, 60% боловсруулалттай бол 4 хуулийн төслүүд бол бас ингээд явж байгаа. Тэгээд энэ хуулиудыг боловсруулах явцдаа бидний хамгийн их анхаарч байгаа зүйл бол альва зүйл шинжлэх ухаан ялдаг байх хэрэгтэй. Тухайн салбарын эрдэмтэн мэргэд оролцогч иргэдийн санаа бодлыг сайн тусгах ёстой гэдэг энэ үүднээс хандлагын илүү тавьж байгаа. Түүнээс биш бодит амьдрал дээр бол одоо ингээд зөрчилдөд идэг хуулиудаас болж иргэд охирох ямар нэг хэмжээгээр одоо хууль зөрчигч болж хуурах энэ чиглийн асуудлууд үүсэхгүй байх хэрэгтэй. Нэг талдаа иргэдийн эрхийг хангахаас гадна нөгөө талдаа байгалийнхаа тэр зүй тогтол хөгжил, байгалийн тэр нөгөө явж байгаа хөдөлгөөн урсгалыг одоо хаадгүй тэрийг нь чөлөөлж өгдөг нийтэг ийм хууль болох ёстой гэдэг ийм суурь үзэл санаатай хуулиудыг боловсруулж байна. Тэгээд хуулиуд бас хоорондоо ингээд батлагдахдаа бусад одоо салбарын хуулиудтай давхцах нэг бол дунд нь хийдэл гарах, үгүй бол зөрчилдөх ийм үгүй бол салбарын өөрийнх нь хууль нь хоорондоо одоо давхарцсан харилцааг зохицуулах зэрэг байдаг. Энэ дээр бол нарийнчлалын анализ хийгээд энэ зөрчлүүдийг давхардал хийдлүүдийг аль алийг нь гаргахгүй байх чиглэлээр бас наривчлан шалгах чеклэх шаардлагууд бол байнга үүсэж байна. Тэгээд бид нар бол мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн анхдагч хуулийн төслийг боловсруулж өргөн барихад бол одоо бэлэн болоод байгаа. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн анхдагч хуулийг батлуулснаар ямар үр дүн гарах юм бэ гэхлээр дэлхийн нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсвөрлөн үлдэх тухай, сүрэн төсвөрлөх тухай асуудлуудыг ярьж байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн өндөр одоо дэлхийн дунджаас 2 дахин илүү нөлөөллийг буюу гамшиг Монгол улс авч байна гэдэг ийм судалгааны дүн байж байгаа. Тэгэхээр бид нар уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг баталснаар дэлхийн нийтэд уур амьсгалын чиглэлд босч ирж байгаа санхүүжилт, хөрөнгө оруулалт, одоо тэр хөлөмжийн хилцээргээ байж байгаа. Бид нар тухайлах юм бол карбон кредит буюу энэ чиглэлд дөнгөж саяхан 2 сарын өмнө 3 сарын өмнө бол Сингапур болон Швейцар улсуудтай гэрээ зурсан. Тэгэхээр энэ гэрээ зурна гэдэг чинь дэлхийд хамгийн их одоо хөлөмжийн карбон кредитийн худалдаа авалт гэж ингээд санхүүжүүлдэг орнуудтай гэрээ зурж чадлаа гэдэг бол бас биднэрт нэг том амжилт болж байгаа. Үүнд уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн анхдагч хуулийг батлахад бас үр дүн төлөөс чухал байгаамаа. Тэгэхээр энэ бол яаралтай хурдан хугацаанд батлуулахын төлөө ажиллана. Тэгээд улсын их хурл бол баталж өгнө гэдэгт бол бүрэн дүрэн итгэл тавиага. За тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, энэ ойн тухай хууль, хог хаягдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас үзэж байна. Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, усны тухай, байгалийн нөөц ашигласан төлбөрийн тухай, засгийн газрын тусгай сангийн тухай хуулиуд одоо бас шинжилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт, анхдагч хуулиуд гэдэг ингээд энэ бүх 10 хэдэн хуулиуд бол засгийн газар болон улсын их хурлаар ингээд хэлэлцүүлээд батлуулахаар ингэж ажиллаж байна. За бас 3 асуудал гэсэн учраас тусгай зөвшөөрлүүдийг захимжуулах ажлын явцын тухай бас яриа. Тэгээд бид нар тусгай зөвшөөрөл гэдгээ юу гэж ойлгоод байна? Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр бол нэг 28 тусгай болон энгийн зөвшөөрлүүдийг бол бүрэн захимжуулж зөвшөөрлийн захим систем болох лиценз цэгмэнд төвлөрүүлэхээр хөгжүүлэлт бол хийгдэж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бүх зөвшөөрлүүдийг захим систем үүсгэж эхлээд энэ нь бол ингээд Монголын хурц системээс одоо шалгах боломжтой ийм
хөгжүүлэлтийг технологийн түвээсээ бол хийж байна. Тэгээд энэ хэрвээ шалгах боломжгүй тохиолдолд файлаар авсаргасан мэдээллийг харахтай ингээд тодорхой зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэгдвэл захимаар системээр төлбөрөөд захим гэрчлэгээ авахын боломжуудыг бий болгохоор ажиллаж байна. Тэгээд яг тусгай зөвшөөрөл төр хүмүүс ингээд байсан байгаагүй гэдэг ярьж байгаа. Юу гэхээр урд нь бол ингээд хүсэлт өгөхдөө файлаар нөгөөд файлыг энд ирээд хэвлэгдээд цаас болж хувраад дахиад ингээд явдаг зүгээр мэйл маягийн зүйлийгээ захин боллоо гэдэг байсан бол одоо бол ингээд энэ зөвшөөрлүүдийн энэ зүйлүүд нь ингээд үе шат болгон дээр одоо яг захим хэлбэртэй шилжихтэй. За хаана явж байгаа, аль хүн дээр одоо ямар мэргэжилтэн дээр цааш нь шийдвэр нь яаж гарч байгаа хэрвээ ингээд нөгөө бүрдэл хэсгүүд нь гүйцсэн бол ингээд автомат олгогдох эднэр гэдэг. Энэ бүх асуудлуудыг хөгжүүлэлт шийдэж чинь тэгээ 2026 оны одоо энэ 1-р сард эхний 7 хоногт бол энэ хөгжүүлэлтийг дээд тодорхой үр дүн тайлагнагдаад ингээд бол бид нар бол энийг ингээд цаашлуулад хөгжүүлэлтээ баталгаажуулаад одоо бодит захим хэлбэр рүү шилжүүлэхээр ийм ажлууд явагдаж байна. Ингээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд COP17 үндэсний орооны даргын хувьд ингээд та бүхэнд бас шинэ оны мэд хүргэе. Бид бүгд бас идэвхтэй нээлттэй хамтран ажиллана. Өөр олон зүйлүүдийг бас байгаль орчны салбар бол шилэн ил тод байх болно гэдгийг бас илэрхийлж байна. Баярлалаа.